Энэ бол манай гол дүр Фужита. Ирээдүйд юу хийхээ шийдэж чадахгүй багш нарын өрөөнөөс гарахтаа ангийнхаа охиныг олж харна. Өөртөө найдлахын гэж удаа санаа намарч бүр араасан дагаад хүрээд ирдیں۔ Гэтэл өнөө охин чинь бүжгийн клуб руу яваад орчдөг. Юу ирээдүгөө шийдэж чадахгүй бүр мэрэгжлийн бүжигчин болохоор шийдчихсэн байжээ. Фужита ч клубын үүдийг харан зогсдол клубын багш Сенгоку ирж Фужитаг сонирхож ийн гэж бодоод дагуулад орчноо. Орсон дараад нь цэг зогсох хичээл заагаад Фужита хүртэл өөрийгөө ингэж харагддагт гайхна. Тэр хооронд өнөө охин гарч ирээд юу гүлпа заваад эхэлдэг. Түүнийг Шизуко гэдэг. Юутач Фужита өнгөө хичээл сууж харин эмэгтэй багш Тамаки явахт нь дахиад ирээрэй гэж хэлдэг. Гэртээ ирээд цүнхээ нийтэл Тамаки зүхэнд нь бүжгийн CD хийчихсэн байлаа. Дээр нь өмнө жилийн тэмцээний Сенгокугийн бичлэг үзчихэд буцаагаад өгөөрэй гэд бичиж. Үүнтэй хамт үнийн хуудас байна. Үнийг хараад бүр шок. Фужита хэдий сонирхож байсан ч ар гэрэн таарахын болохоор аавда дараа удахыг хүсээгүүдээ болохоор шийддэг. Юу ч гэсэн бичлэгийг үзтэл бүжгийн тайзанд гялтгансан, инээмсэглсэн, өөртөө ихтэй Сенгоку бүжгэлж байлаа. Түүний алхаа, эргэлт, харцанд Фужита шууд лалмарч мэрэгжлийн бүжигчин болох шин зориг, шин найдвар өөртөө тээжээ. Тинхүү дараа өдрийн CD-гээ буцааж өгөнгөө Сенгокугаас цэвэрлээ хийгээд чамаагүй. Төлбөрийн төлөх болохоор бүжиг зааж өгөөч. Би мэрэгжлийн бүжигчин болмоор байна гэж хойдог. Сенгоку шууд л зөвшөөрч Тамакигаас бүжгийн утал авлаа. Тэгээд Сенгоку поз авч 1, 2, 3 гэд вэлсэн алхамд зааж өгдөг. Харин Фужита харчаад ив хавгүй шууд дааж хийснэ. Энэ зэргийн бол амархан юм байна гэд хэлчихнэ. Сенгоку гинтл мэрэгжлийн төвшөнд том алхаа хийж үзүүлчихэд Фужитад наадхан хийгээд чадчихвал дараагийн хичээлийг чинь зааж өгье. Харин намайг боль гэж хэлэл үргэлжлүүлээрэ гэж хэлдэг. Фужитаг амархан гэж хэлсэнд нь уралж угаасаа л удаан хийхгүй удахгүй харчин гэж бодож илтээ. Оройч болж Фужита бэлтгэлээ хийсээр л байлаа. Тэнхүү юу харснаа санаж яг дөрөж хөдөлгөөр өвдгөө хагас нугалж поз автал хамаг булчин ажил руу гэлтэй гинл хэцүү болчихдог. Энэ л үед бүжиглэх гэдэг ямар хэцүү байдгийг ямар их хүч хөдөлмөр шаарддаг ойлгож шүнжин бэлтгэл хийсэн байдаг. Өглөө нь Шизуку эртэл бүжиглж л үүдийн харин түүний хөдөлгөөн шал өөр болсон байлаа. Шизуку түүнийг нь анзаарч Фужитатай хамт бүжиглэх гэсэн манай хүн ядарснаасаа болоод шууд л гулжгнаад унтснаа. Сенгокус ирснээр яваагууд нь гайхаж шалны хүртэл хөлсөөр дүүрэн. Фужита хөлөө цэврүүтдэл гутлынхаа улыг салтал бэлтгэл хийсэнд түүнийг үнэлж бүжиг зааж өгөхөөр болсон юм. Social Stickman Монголын номер 1 social media marketing платформ. Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг товшилтоор л таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-аас 15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах бүгд нэг доор. Social Stickman. Grow smart, grow fast. Маргааш насны дадлагын нүдний шилтэй болон улаан өстэй хоёр багш Фужита дүн төлбөргөө хичээл заахаар боллоо. Амар сурхандаа гэсэн юу вэ? Юу ч хийж зааж, юу ч хийж хэлээд юрээс сурдаггүй нас. Ямар тач дараа 7 өнөخت Шизукугийн тэмцээн болох нь. Тиймээс Сенгоку Фужита тэмцээнийг үзүүлэхээр боллоо. Тэмцээн эхэлж Шизукутэй хамт Хёто гэх хүүхэд гарч ирнэ. Хёто Фужитатай ч зүү. Бүжгийн тэмцээнд стандарт болон латин төрлөөр тэргүүлдэг чадварлаг хүүхэд. Тэгсэн Сенгоку чи мэрэгжлийн болмоор байна гэлөө. Тэгвэл эхлээд Хётог барах хэрэгтэй болох нь дээ. Сайн харж ав гэж хэлдэг. Ийхүү тэмцээн эхэллээ. Фужита Хётогийн бүжгэлж байгааг хараад л өөрийнх нь өршөлтөх чим чадварлаг байгаад Хётог барах хэсэгтээ эргэлздэг. Маргааш нь Фужита клубд эртэл Хёто хүрээд иржээ. Бүгд л Фужитаг таарах амьдралтайг нь мэддэг болохоор Хёто хуучин үсэж байсан өмдөө өгдөг. Тэгсэн Шизуку Фужитаг хичээж байгаад нь магтсан. Фужита бүр улаагаал. Цаа чин Шизукуг жоохон крашлт юм байна л та. За тэгээд өмдөний өмсдөл мангар урт. Ийхүү Фужита өмнөх өдрүүдэд юу сурснаа Сенгокуд харуулахаар болвоо. Тэгсэн эхний өдрөөсөө дорчсон бидیں۔ Сенгоку улаан устыг загнаал. Харин манай Хёто Шизуку хоёрын бүжгэлж байгааг харж идэг. Сенгоку Фужитад хүн бүрийн бүжиглэх арга барил өөр учраас чи ч гэсэн өөрийн хостой болвол өөрийн гэсэн бүжиглэх арга барилаа олно гэдэг. Фужита бүр сонсож байгаа ч юм алга. Сенгокугийн л Фужитаг нүдэрээ сурдаг гэж магадгүйгээд Хётог бүжиглэж үзүүлэхээр боллоо. Тэгснэ Фужитаг суртал Хётог бүжиглүүлсээр явах болно гэдیں۔ Харин Сенгоку Фужитад сурсан бол дагаад бүжгэл гэдэг. Ийхүү Хёто бүжгэлж Фужита түүний бүх хөдөлгөөн, биеийн барилыг сайн гихч нь харна. Тэгснээ шууд араас нь бүжиглээд эхэлнэ. Эхэндээ яг л дагаж бүжгэлж байсан ч мэрэгжлийн бүжигчин биш болохоор халтраад унтснаа. Гэтэл Сенгоку Хётод анхлан сурагчтай дуудахгүй ялагдах нь дээ. Энэ өдлөөрөө Шизукуг алдсан шүү гэж хэл амаар өдөөл. Харин Хёто тоосон шинжгүй хамаагүй гэд явчихлаа. Дараа өдөр нь Фужита хичээлээ тарчаад явах гэтэл Шизуку хүлээгээ зогсож байна. Өөрийг нь хүлээж ирсэн бахтаа гэд баярлтал өмднийх нь нарзмарыг тааруулаад дусныг нь хэлнэ. Ийхүү өмдөө авахар Хёдог их руу зөвлөлээ. Замдаа Фужита сонирхож Шизуку Хёто хоёр хэр удаан хамт бүжгэлж байгааг нь асуудаг.
Манай хоёрын өвөө эмээ нас бүжгийн хамтрагчид байсан байна. Тиймээс 5 настайгаас эхэлж 9 жилийн турш хамт бүжиглэж ирсэн байна. Бас дээрэс нь олон тэмцээнд орж ялалттай болж исэн болохоор Шизуку Хёто хоёр гадаад руу сурч дэлхийд гарахаар болсон юм гин. Уг нь Шизуку явмаар байгаач Хёто ягаад ч юм явахыг хүсээгүй гиндэ. Юутач гэрлүүн алхаж байтал Фужитагийн дотор гинтл Хётог бүжгэлж чаддаг хэрнээ бусдыг дор үздэг их зантай Шизуку гэрөөсө боддоггүй гэж удаад уур нь хүрээд эхэлнэ. Гэрт нь ирээд Хётод хідэн үг хэлнэ гэд хаалгаар нь шагаатал хамаг хөлсөө туслуулсан ядарчлаа бэлтгэл хийх Хётогийн дүр үзэгдлээ. Фужита төрөний бодлоо гутарч Хётог буруу бодож байснаа ойлгодог. Яг л тэрүүд Хётотой хамт Шизуку бүжгэлж байлаа. Хёто бол хамтрагчаа хинээс ч илүү боддог чадварлаг бүжигчин. Тийм чадварлаг бүжигчин хэр орог байдаггүй юм байна. Ямар ч байсан Хётогоос өмдөө аваад дараагийн тэмцээнд нь амжилт хүсчихэд явдаг. Тэр өдрөөс хойш Фужита илүү хичээгээр шидэж, гэртээч, клубтэйч уухгүй бэлтгэл хийдэг болов. Харин Сенгоку Фужитагийн бэлтгэлийг хартал Шизукутэй бүжиглэх дүр хальтхан үзэгдэж архилаа. Өнөөдөр бол Хёто Шизуку хоёрын тэмцээний өдөр. Тэмцээн эхэлж манай хоёр бүжгийн талбайд самба, ча-ча-ча, румба гэдэг латин бүжгийн бүх төрөл дээр илт давуу байлаа. Дараагийн төрөл байлс эхлэхэд Фужита шууд л босоод ирнэ. Манай одоохондоо байлс мэдх юм байна л да. Тинхүү 0 орж аянданд харуулж бүжгэлж эхэлтэл өөр хүмүүс ирээд банцандаа 0 руу ороод ногдчихно. Тэгсэн тэнд Хёто сууж идийн түүний зүүн хөл нь гэмтчихсэн байдаг. Хётогийн ээж нь бол тэмцээний шүүгч. Тиймээс Хётог танил талаараа хождог гэж ярих хүмүүс чулан. Хёто энэ бүхнийг өөрийн чадвар гэдгээ харуулахын тулд хэн бүхнээс илүү хичээдэг байжээ. Харин түрүүний орж ирсэн хоёр нөхөр Хётог мууластай. Фужита гарч ирээд муухай хараад явцсан. Ийхүү тэмцээний дараагийн үе эхлэхээс өмнө Ивакуматай Хёто таарна. Энэ бол Сенгокугийн өрсөлдөгч дандаа хоёрт ордог гар. Яг тэмцээн эхлэх гэсэн Хёто ирдэггүй. Хэрвээ оролцохгүй бол хасагдах учраас Фужитаг оруулцнаа. Фужита шок. Энэ хооронд Хёто шат уруу унчихсан Ивакума дээр нь зогсож байдаг. За ингээд Фужита Шизуку хоёр бүжиглэхэр боллоо. Харин Ивакума хамтрагчтай хоёулаа энэ удаад ялж магадгүй гэдэг. Бүжгийн талбайд дуу эхлэх үед шокерсон Фужита бүжгэлдэггүй. Тэгсэн Шизуку Фужитаг дуудаж тэр л үед Хёто Шизуку хоёрын дүр санаанд нь орж яг л энэ хоёр шиг бүжиглэхэд бүгд Фужитаг харан шокерно. Тэгсэн манай хоёр бүжиглж байгаа дүлмээ дээрээ зогсоод тэр чигтээ гацчихнаа. Энэ нас бүжгийн нэг үзэсгэлэн гог харуулах хэцүү хэлбэрч яг үүндээ Фужита дараагийн алхамдаа юу хийхээ мэдэхгүй гацчихсан байжээ. Шизуку хэцүү байгааг хараад арга барсандаа өөрийн гэсэн бүжгийн алхмаа хийж эхэлдэг. Анх удаа тэмцээнд орж анх удаа өөрийн гэсэн бүжгийн хэм маягийг бий болгоно. Энэ бүхний мэдэрсэн Фужита аз жаргалаар дүрэн байлаа. Тэмцээнд тусгаад Хёто хүрээд ирчихэж тийхүү Фужитагийн аз жаргалтай байх царайг хараад уур нь хуржилтээ. Тиймээс дараагийн үед Фужитад хэн болохыг харуулахаар бүх чадвараа ажиллана. Бүжгэлж байхдаа Фужитаар үе муухай хараал. Хэдий хөлн өвдөж байсан ч энэ удаагийн тэмцээнийг стуурж өглөө. Тэнд байсан бүх хүмүүс Хёто гэж алга ташаал. Тэмцээн дуусахад Хёто ухаан алдаад унцдаг. Хөлн тэр чигтээ гэмтчихсэн. Хэсэгтээ бүжгэлж чадахгүй болжээ. Угаасаа ч Хётогийн оронд Фужитаг орсныг мэдээд 6 сар ямар ч тэмцээнд орох боломжгүй болчихлээ. Ямар ч тач Фужита Хётог ирэхээр ирсэн байдгүй шүү. Өнөө Ивакума ч бас ирж Хётогийн талаар ярилцаж тэмцээний үеэр Ивакуматай таарсан Хёто хөлн өвцөндөө хөл алдаад шатнаас унчихсан байжээ. Энэ Ивакума чинь яг үүндээ мангар нөхөрсөн хүн байж. Оройн Фужита гэртээ иртэл Хёто ирсэн байдیں۔ Бүр аав эмээтэй дотносцсон. Фужита бүжгэлж байгаагаа ааваасаа нууж байгаа болохоор яруу сандруу өрөөрөөгөө дагуулад явчихна. Фужитач болсон зүйлд гэмшээд Хётогоос уушлалт гуйхад Хёто уурлаагүй харин ч гоё байснаа хэлдэг. Тинхүү Фужитаг хурдан дивжээнд ирэхийг хэлнэ. Тэгээд гэрлүүгөө явахынхаа өмнө Фужитад Шизукуг даатгалаа шүү гэдیں۔ Энэ бол Гажу, харин энэ дүүн Мако. Энэ хоёроос бүжгийн хамтрагчид. Гэтэл Гажу Хётог бүжгэлж чадахгүй болсон сургаар Шизукутай хамтрахаар иржээ. Гажу бол төрөмгийн сэтгэл илэрхийлэл ихтэй бүжгэлдэг. Тиймээс ч дүүн хэд даруй баг зэрэг өөртөө итгэлгүй байдагтанд ургийлгэж Шизуку шиг өөртөө итгэлтэй хүнтэй бүжиглэхийг хүсдэг байж. Гэхдээ анхнаасаа Макотай хамтрсан болохоор дундаас нь хамтрагчаа сольж болтгүй юм байна. Ямар ч тач энэ удаад Шизукутай хамтрахаар болж Мако Фужитай хоёр хамтрахаар болноо. Нөгөө хоёр цаана налаал. Тэгсэн манай хоёр наан ничиж сандраал сүүдээ. Ядчихт нь Сенгоку зааж өгч ийн гэж манай хоёрыг түлхээд унах чинь. Яг Мако дээр унлаа гэсэн хормын зур Фужита эргэж Маког дээрээ гаргацдаг. Манай хүн сайн бүжгэлж чадахгүй байгаадаа бас Хётогийн хэлснийг бодож өөртөө гутраал. Оройн Фужита Мако хоёр цэцэрлэгт бүжиглэхээр болноо. Макогийн дараагийн үйлдэлүүд нь шийдэгдсэн байгаа ч өөрөө төрүүлж хөдлөхгүй. Харин Фужита тэрийг нь ойлгож Маког дагуулж бүжиглэнэ. Хэдий хэцүү боловч Сенгоку Фужитагийн нүдэрээ сурах чадвар үнэхээр сайн учраас түүний хувьд боломжтой гэж үзжээ. Тэнхүү бүжгэлтэл үнэхээр л Макогийн хаан зогсох хаашаа ирэх гэд мэдэрч чаддаг. Тэгэл бүжгэлт дуусныхаа дараа хөлд орохоо хартал Гажу мөн навш гитэн байдیں۔ За ямар тач үүний дараа Фужита Гажутай өрсөлдөхөр олноо. Хэрвээ энэ тэмцээн дээр ялвал Гажу Маког хүлээн зөвшөөрч буцаад хамтрагчаа болгоно.
Инхүү Гажуг ялахаар төлөвлөгөө боловсруулна. Сенгоку тус тэмцээнийхэн шүүгч юунд дуртайг мэддэг болохоор манай хоёрт жаахан хинт өгнө. Тэгээд Фужитад тусгай хөдөлгөөнөө бүжгэлж үзүүлдэг. Фужитэй сайн харж аваад нүдэн анж харсан зүйлээ сайдар удаж эргэцүүлснийхээ дараа шууд л Маког аваад бүжиглэнэ. Даанч эргэж яваад Гажутай мөргөлчнөө. Талбайгаа анхаарч хэрхэн зөв ашиглахаа сайн мэдэхгүй болохоор нийтийн бүжгийн газарт бэлтгэл хийхээр болдог. Ууг нь манай хоёр аль чадлаараа мөргөлдөхгүй байх гэж хичээсэн ч нэг л болдоггүй. Энэ үед Сенгоку Фужитад зөвлөгөө өгдөг. Бүжгийн талбайд зам гэж бий. Бүх бүжигчид цагийн зүйний дагуу бүжгэлдэг бол Фужита харин эсрэгээр нь бүжгэлж байсан хэрэг. Бэлтгэлээ тарж гэртээ эртэл хөлн битүү цэврэгдсэн байлаа. Тэгсэн аав нь хинтээ чи мар инээгээд нэг л юм яриад байгаа л та. Фужита гайхаад очтол Мако эдийн. Өдөр нь Фужитаг бүжгэлж чадахгүйдээ гутарч байсан санаан заваа залгсан байжээ. Тэнхүү Фужитад Сенгоку танд хэцүү хөдөлгөөн зааж өгсөн нь таныг чадна гэж итгэсэн учраас л тэр гэд Фужитаг зоригжуулж манай хүнд чин сэтгэлээсээ баярлснаа хэлдэг. Инхүү Фужита Макогийн ачаар зориг орж бүжгийн талбайд хэрхэн бүжиглэхээ баг багаар сурч бие барихаа болоод хөснөрөө бүжгэлж эхэлсэн байдаг. Хосын бүжиг нэг нь ахалж нөгөөх нь дагна. Нэгдмэл байдал, тайзыг унших чадвар мөн хамгийн чухал нь өөртөө ихтэй байх нь энэ бүжгийн амин шинж юм. Инхүү тэмцээний өдөр иржээ. Гэтэл манай хоёрын өмнө гарсан Гажу Шизуку хоёрт бүх шүүгч нь бүжгэлж эхлэегүй байхад л оноо өгчдیں۔ Фужита хараад яаж ялнаа гэж яахт нь Сенгоку мэдсэн мэт түс хэтэл нь алгадаж Мако гарнаас нь барьж зоригжуулна. Харин бүжгийн талбай дээр гарч ирэхдээ л Мако очоос адилхан сандарч байсныг нь мэдэж зориг орон томоогийн чинь ялгсан юм. Хөдөлгөөн бүр нь энгийн мэт боловч үйлдэл бүрээс нь над жаргал мэдрэгдэж байлаа. Фужита бүжиглэх үедээ л хинээс ч илүү аз жаргалтай болж чаддаг. Магадгүй ийм л учраас Хёдо Фужита өрсөлдөгчөө гэж хүлээн зөвшөөрсөн биз. Харин түүнийг харсан Гажугийн хамаг уурн хурч заавал ялах ёстой гэж бодно. Манай хоёр бүжгэлж дуусгаад дараагийн үедээр дахин Гажу Шизуку хоёр гардаг. Тэгсэн Гажу бүжгэлж явахдаа Фужитараа муухай хараал. Фужита Мако хоёр бүр айцсан. Тэгснэ дараагийн үедээ орохдоо бүр мод. Үүнээсээ болоод бусад бүжигчдтэй мөргөлдсөн чинь Макогийн бөөм тамруулагч нь нэгээрээ унтдیں۔ Гажу хавтгай цээжтгэд хэлсэн байл та. Иргэн тойрондосон бүжигчд өнөөх зүйл дээр нь унахад Мако зүгээрээ нөгөө тал нь байна л гэж авж гин. Ашгүй сандрал нь арилж манай хоёр ч нэг юм хэвэн бүжиглэнэ. Ямар ч тач эхний шатаа арай гэж амжилттай тавлаа. Тиймээс хоёрдугаар шатанд бусад хосуудтай хамт бүжиглэхээр боллоо. Фужитаг нь өөрийгөө алж ийн гэж бодоод нүдэн нэтл бүх хүмүүс Гажу Шизуку хоёр руу харж идэг. Фужитагийн шар хөдөлж дараагийн үедэр бүжиг эхлэх мэгц шууд л тайзны гол руу шүүгчдийн өмнө лүүгүйлээ. Яг л тэр үед нөгөө хоёртой таарч Гажу Фужита хоёр тэрхэн зур иргэн нуруугаараа мөргөлдчихнэ. Харин энэ үед Фужита биш Гажу бүжиглэхээ болсон байлаа. Мөргөлдлөөгээ дуусахгүй. Харин бүжиглэхээ болсон үед л бүх зүйл дуусна. Тэмцээн дуусч Гажу Фужита руу уурлахад Мако хамгаалдаг. Тэгсэн Гажу дахиад л хавтгай цээжтэй юм байж гэд Мако гомдочноо. За ямар ч тач дараагийн үе эхлэхэд Хёдогийн ээж стандарт бүжгийн авраг асан Мариса шүүгчээр иржээ. Агуу бүжигчний өмнө өөрсдөө хэн болохоо харуулахын тулд манай хоёр хамгийн сайнараа бүжгэлдэг. Мэдээж Фужитагийн бүжгээс Сенгокуг олж харсан Мариса шууд тогтоогоо тавчихна. Тэнхүү манай хоёрч бүжгэлж нөгөө хоёрч бүжиглэнэ. Ингэж явсаар хэд хэдэн үе өнгөрч тасралтгүй бүжгэлсэн Фужитагийн бие туйлдаа хүрхэн тэрэ. Хэд ядарснаасаа болоод усны тагч онгойлгож чаддаггүй. Дөнгөжил сурч эхэлж байгаа түнд бусад бүжигчдийг хангалттай стамина байсангүй. Гэсэн хэдий ч Фужита эцэг хүртэл хичээнэ. Бүжиг дуусмагц Хёдо ирж чиний ялах хүн чинь Гажу биш Шизуку бидтэй гэдэг. Хосын бүжигт лид нь илүү ээжиж фоллов нь сайн бүжиглэнэ. Энэ бүжигт Мако фоллов нь харин Фужита лид нь. Манай хоёрын ялж болох ганц арга бол Маког Шизукугээс илүү бүжиглүүлэх. Тиймээс Шизукуг ялахын тулд Фужита хамгийн сайнараа бүжиглэх ёстой. Манай хоёр 2 дугаар шатандаа бас тэнцэндээ баярлаад гараа зохих гэсэн Сенгоку ялсныхаа дараа хий гэд боловчдیں۔ Энэ үед тэмцээний зохиогч Мариса хоёр хэн сайн байсан гэд ярьж идэг. Мэдээж Гажу Шизуку хоёр бол бүгдийн харааг болоож бүх шүүгч нар сайн байсан гэдэг. Харин манай хоёрыг жаахан суг гэлдэгж байна. Гэхдээ зохион байгуулагч манай хоёрыг хараад бүх хөөлтөл нэвтэйхэн хамаг чадлаараа бүжгэлж тэр хоёроос бараг гэрэл цацарч байсан гэж хэлдэг. Манай хоёр баярлж байтал Шизуку өнгөрөөд явчихна. Ууган Шизуку уурлаагүйч Фужита буруу ойлгож аргадах гэж араас нь очсон. Харин ч эсэгээр бүр тогтолцсон. Хёдод сайн гэдгийг харуулна. Хёдо намайг харж байгаа гэвэ. Фужита дахиж өөрийн дураар биш энэ удаад Маког дэмжиж хамгийн сайнаар нь бүжиглүүлэхээр шийджээ. Макоч намайг цэцэг болгож өгөөч гэд сүүлчийн шат эхэллээ. Сүүлчийн шат учраас бүх хосны нэгээрээ гарч бүжиглэнэ. Quick step бүжиглэхөөс нь вэлс болчдیں۔ Quick step дээр л ална гэж бодож байсан Фужита байхгүй. Уруу цариулаад эхлэхэд нь Мако гараас натгаж "Зүгээртэй би чамд итгэж чинь" гэж хэлээд манай хоёр тайзан дээр гарлаа.
Хосын бүжигт бичигдээгүй дүрм гэж бий. Хөдөлгөөн бүр бие бинийгээ дэмжиж нийлэх үед гоо сайхан бий болдог. Гэхдээ энэ л үед Фужита тэр дүрмийг зурчиж мэддэг бүх хөдөлгөөнөө ар араас нь хийн. Шүүгчид эхэндээ гайхсан ч тэр л үед Мако маш үзэсгэлэнтэй яг л цэцэг мэд харагдаж байгааг анзаарсан юм. Фужита чадварлаг бүжигчин биш ч гэсэн түүний хамтрагчаа удирдах чадвар, мэдрэмж бүхнийг гайхшруулж орхиноо. Маког ингэтлээ бүжгэлж, ингэтлээ цэцгэлж байгаад Гажу хүртэл алмардаг. Үргэлжил ахтайгаа болохгүй өөрийнхөө яаж үжилмээр байгааг хэлдэггүйд нь Гажу дандаа уралдаг байж. Тэгсэн заалны бараг бүх хүмүүс Маког Фужитатай бүжгэлж байгаа нь хайран гэмээр сайн бүжигчин юм аа гэж магтаал. Хосороо бүжиглэн гэдэг яг л зураг шиг. Эрэхтэн хүрээн харин эмэгтэй зураг нь. Хүрээ бол зургийг илүү сайхан харагдуулахын тулд л оршино. Энэ удаагийн бүжигт Фужита биш Мако гэрэлтэж байлаа. Энэ л өдөр энэ тайзан дээр бүхэл хүмүүсийн харцыг булаах Мако анх яаж бүжгэлж эхэлсэн түүх рүү буцъя. Мако багахаас л хосын бүжиг бүжиглэхийг хүсдэг байж, харин Гажу бүжиглэх нь эмгтээлэггээ зөвшөөрдөг байж л дээ. Гэтэл нэг өдөр бяцхан дүүн хаалганы цонх ширтэн суухыг хардаг. Өрөвцөндөөч тэрүү, өхөрцөндөөч тэрүү Гажу хамт бүжиглэхийг зөвшөөрсөн байдаг. Том болох тусам Гажу өндөр, том биетэй болж, Мако харин жижиг биетэйгээс тэдний хооронд маш том ялгаа гарч ирдэг болжээ. Бусад хүмүүс партнерээс л Мако Гажуд тохирохгүй гэж хэлнэ. Гэхдээ Гажу эцсээ хүртэл Макотой бүжиглэхийг сонгодог. Харин энэ л өдөр түүний бяцхан дүү түүнгүүгээр гэрэлтэж байлаа. Эцсийн шатны 2 дугаар үе эхэллээ. Бүжгийн талбай дээр бүгд зэрэг бүжиглэхэр болно. Энэ үедээ Шизуку бүхний харцыг булаач маш сайн бүжиглсэн боловч ягаад ч баярлдаггүй юм. Дээшээ харвал Хёдо түүнийг ширтэж байна. Энэ хоёр баг багтаа бүжгийн хамтрагчид болсон. Гэхдээ би биенээ өрсөлдөгч гэж боддог за. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Хёдо нэг л мэдхэд түүнээс хав илүү болчихсон байлаа. Тиймээс ч Хёдогийн нүдэнд зөвхөн Фужита л харагдаад байдаг. Шизуку өөрийгөө баталж Хёдод чадвараа харуулахын тулд энэ удаад Гажутай хамтарсан байна л да. Тиймээс дараагийн үе эхэлж Шизукугийн авра гинтл өөрчлөгдөж яг л мэрэгжлийн бүжигчин мэд хөлж эхлэх нь тэрэ. Хөдөлгөөн бүр нь уяхан, өөгөө, хитжигд зөвхөн олон жилийн турш ясмахандаа шингэтэл давтсан хүнээс гарах хөдөлгөөн байлаа. Тахимдах бүх хүмүүс амьсгалгаач мартаж талбайд зөвхөн Шизуку байгаа мэд түүний үзэсгэлэн гог бишрэн зогсоно. Энэ л үед Шизуку өөр төвшний бүжигчин гэдгээ баталсан юм. Тэмцээний хамгийн сүүлчийн бүжиг бол Quick Step. Одоо л Сенгокугийн зааж өгсөн нууц зэвсгийг ашиглах нь. Сенгоку руу хартал рат өг гэд сүүлчийн тэмцээн сүүлчийн бүжиг эхэллээ. Энэ Макогийн өмсөн даашин зэг нь Фужита сонгож өгсөн байл та. Хөрхөн багс тий. Ямар ч тач салхийг хагалж ихний хөдөлгөөнөө хийлээ. Гэтэл Фужита олон бүжгийн араас хөлн цуцаад эхэлжээ. Түүний бүжиглэх тайз бүжиг бүр эцсийн их мэд чухал. Тиймээс байгаа бүхнээ дайчилж бүхнээ зориулан Марисагийн өмнө ирдэг. Яг л Сенгокугийн харуулж байсан шиг тэрэл хөдөлгөөнийг, тэрэл мэдрэмжийг тэрхэн агшин бусдад хүргэхийг хүсжээ. Энэ л мөч, энэ л тайз зөвхөн тэдэнд зориулагдсан мэт байлаа. Гажу хүртэл атаархаж түүнийг ялах гэсэн сэтгэлтэй хөдлөгдөн чадах бүхнээ дайчилсан байдаг юм. Тэдний бүжиглж байгааг харсан Сенгоку Хёдогийн бүжиглэх хүсэл нь буцалж байлаа. Тайз тэр чигтээ бүжигчдийн сэтгэл мэдрэмжээр дүүрч бүгд л халуун дулаан алга ташцгаана. Ийхүү тэмцээн дуусч шагнал гардуулах ёслол эхэллээ. Хэдий бусдыг гайхшруулж бүх чалаараа бүжиглж чадсан ч Фужита бол анхны суралцагч. Чадварлаг Гажу Шизуку хоёрыг хараахан барах болоогүй байлаа. Гэтэл тэнд бүжгийн тайзны хатан гих ганцхан цолыг хүртэхээр Макогийн нэр дуудагдсан байдаг юм. Фужита Мако хоёр бие бинийгээ магтаал. Тэмцээний дараа Гажу буцаад Макотой хамтрахаар болно. Харин Шизуку тэмцээнд ялсан ч Мако дэлгэцсэн юм шиг санагддаг. Тиймээс цаашдаа улам илүү их хичээгээр шийдсэн байдаг юм. Бүжиг гэдэг бол хайраа илэрхийлэх арга. Үг, дуу чимээгээр бус үйлдэл хөдөлгөөн бүрээрээ харьцаж болдог хэл. Фужита аглах ангид оржээ. Шинэ ангидаа бүгд дуртай зүйлээ танилцуулаад манай хүний ээлж ирлээ. Одоо бол түүнд зориг хийх дуртай зүйл бий. Тиймээс хосын бүжиг бүжиглэх дуртай гэд хэлчихсэн чинь урт талын ягаан өстөөхөн ямар тэнэг юмд дурлтын гэж авдیں۔ Яаж яхад нь хулгайнуудад дээрлэхүүлж ундаа авах гэхэд нь өөр ундаа гарч ирээд яг цохиулах гэхэд нь хаанаас ч юм Гажу гарч ирж авардаг. Тэгснэ Фужитараа уурлаад Мако чамаас олж том өмдөө олчлоо гэж авдیں۔ Ямар ч тач Гажутай нэг сургуульд орчиж клуб дээртэл тэмцээнийх нь бичлэг хүрээд ирчихсэн байдаг. Үдснэл өөрийгөө суг муу бүжгэлдэг гээл гутраад сужхан. Гэтэл Шизуку багаасаа бүжиглээд ялч чаддаггүй хүнч вэ? Их сургуулаасаа бүжиглээд мэрэгжлийн болсон хүнч вэ? Чи сайжрахад оройтаагүй гэж хэлдэг. Харин нөгөө Шизуку Хёдо хоёрын гадаад руу сурна гэж байсан 1 жилээр сунгагджээ. Тиймээс Фужитаг 1 жилийн дотор илүү сайжирч дахиж нэг бүжгийн тайзан дээр дахиж өөртөө өрсөлдөхийг хүсдэг. За нөгөө Фужитаг дээрлэхэд байсан гарууд Гажууд дээрлэхүүлсэн явждаг нас. Шизуку Фужитаг тэмцээнд дуудсан ч манай хүнд хамтрах жахгүй болохоор тэрэндээ гутарчин. Энэ хоёр Сенгоку гадаадад бэлтгэлээр яваад Японд буцаад иржээ. Тэмцээнд оролцож байгаа учраас Тамаки тасалбар авснаа хэлнэ.
Гажи Фужита хоёр шууд л яваад очино. Тэмцээн эхэлж тайзан дээр Сенгоку хамтрагчаа хөтөлсөөр гарч ирлээ. Бүжгэлж эхлэмэгцээ манай хоёрыг олж хараад шууд л өөдөөс нэрээд Фужитагийн өмнөөр өнгөрөөд явдаг. Сенгоку бол Японы цорын ганц дэлхийн хэмжээний бүжигчин. Тэмцээн дуусмагч Фужита ягаад ч юм доош харан алгаа ташдаг. Тэгсэн Сенгоку сайн харж ав гин. Ийхүү сүүлчийн үе эхэлж Сенгоку дахин тайзнаа гарлаа. Энэ удаад Фужита түүний үйлдэл бүрийг нүд савчилгүй харахаар шийджээ. Бүжгэлж эхлэхэд Фужита бүх үйлдэлийг нь цээжилж хөдөлгөөн бүрийг нь ажиглан харна. Сенгокугийн бүжиг яг л даавус салхинд намарч байгаа юм шиг бүх зүйл нь уян хатан харагдлаа. Хэдий төгс боловч ягаад ч Фужитад дотор муухааран байсан юм. Учир нь Фужита өмнө нь хязгаарч мэрэгжлийн хүний бүжгийг ийм араас харж байгаагүй. Тиймээс Сенгокугийн хурц, уян хатан, хурдан хөдөлгөөнийг нүдэрээ хөөгтөдөд маш хүн санагдсан хэрэг. Тэмцээн тусны дараа хамтрагчин Сенгокуг хөдөлгөөнөө өөрчлөлөө гэд тас хэдэл нь алгадаж бүр зодолтой тохлоо. Ямар ч тач Сенгоку хамтрагчаа танилцуултал Фужитагийн талаар нэлээд сонссон бололтой өхөөрдөж тэрвэрч аваад үнсэж өгнө. Мэдээж тэмцээний ялагчаар Сенгоку тадардаг. Энэ хоёрыг бүжигчдийн өрөөрөө явахад ард нь баахан Сенгокутай уулзах хүссэн хүмүүсээр дүүрхэн тэрдээ. Тэр донд өнөө Фужитаг шолдог ягаан өс чинь хүртэл явж идیں۔ What the fuck. Энэ ягаан өстэй хэм бол шолж иснаа өөрөө ирсэн ч явж ах шиг. Ямар ч тач энэ хүрээ техник хэсэг нь тусч байна. Бичлэг таалагдсан бол лайк сабатараарай. За тэгэд баяр та.